За энэ жил одоо манай Монгол улсад орчин цагийн барилгын салбар өсч хөгжсөний 100 жилийн га. За манай Завхан аймгийн маань одоо бүтээлчсэн бас барилгачдын маань салбарын 66 жилийн түүхэн их тохиож байна. Энэ одоо том ойг тохиолдуулаад олон одоо сайхан ажлуудыг хийхээр төлөвлөөд ингээд ажиллаж байна. За энэний бол одоо хамгийн ихнийх нь 10 жилийн одоо хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан өнгө будаг хэлбэр төсөөр байшин барья гэсэн одоо энэ гар зургийн уралдаанаар одоо анхныхаа ажлыг эхэлж байна. За тэгээд энэ гар зургийн уралдаан маань одоо бүтэн сарын хугацаанд аймгийн хэмжээнд зарлагдаад ингээд явсан байж байгаа. За баг дунд ахлах гэсэн нийт одоо 3 шатлалтайгаар нэг одоо шатлалтаа эхний 3 байр, тусгай 2 байр, нийт одоо 5 байр шалгаруулад 3 шатлалтаа гэхээр 15 одоо зургийг шалгаруулж мөнгөн чагнаар өмшүүлсэн ийм одоо ажил боллоо. Нийт одоо энэ өнөөдрийн уралдаанд маань 225 хүүхдийн бас уран бүтээл ирсэн. За бидний одоо энэ гар зургийн уралдааны зорилго бол бас цаашдаа энэ барилгын салбар руу хүүхд багчуудыг одоо бас багаас нь татан оруулах, багаас нь одоо энэ салбарт бас илэгтэй дуртай болох одоо ийм ажлыг бас зорж ингэж хийсэн ийм байгаа юм аа. За тэгээд энэ сарын 23-нд бол манай аймгийн одоо барилгын салбарын удирдах ажлын зөвлөгөөн болно. За энэ зөвлөгөөнд одоо бас салбарынхаа одоо нийт ажилчдыг, нийт одоо компаниудыг манай Завхан аймагт одоо барилга бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бүх компаниудыг хүрэлцэн эрхийг бас албан ёсоор урьж байна. За энэ зөвлөгөөн дээр бол бид нар бас одоо өнөөдрийнхөө хийж байгаа бүтээн байгуулж байгаа ажлуудаа бас өнөөдрийнхөө нөхцөл байдлыг ярина. Чанар стандартыг бас ярин цаашдын одоо зорилт юм а ярих одоо ийм чухал зөвлөгөө юм байгаамаа. Төлөвлөгөөт ажлууд бид нар хийгээд явж байгаа. Эхнийх нь бол одоо ерөнхий боловсрол сургуулиудын бага дунд ахлах бүлгийн сурагчдын дунд уралдаан зохион байгуулсан. Үнэхээр сайхан сэтлүүдийг бичсэн байна. Одоо манай ажиллаж байгаа барилгын инженер архитектурч гэсэн эднээс ингээд сэтэл аваад өөрөө юм хийх тийм бол гоё сэтлүүдийг гаргаж ирсэн байна гэж ойлгож байгаа. Ялангуяа энэ уралдаанд идэвхтэй оролцсон багш нар нь удирдах оролцсон, идэвхтэй оролцсон хүүхдүүд энэ төр баяр хүргэе.